За та бүхэндээ гар утаснаас хэрхэн пэйж хаяг нээх гэсэн хичээлийг оруулъя. За та өөрийнхөө Facebook руугээ ингээд өөрийнхөө аккаунтаар нэвтэрсэн байна. За та өөрийнхөө зурагтай энэ доор харагдаж байгаа меню гэсэн хэсэг дээр дараад энэ улбар шар өнгийн тугтай pages гэсэн хэсэг дээр дарна. За тэгэхээр энэ зүүн дээд болонд нэмэх тэмдэгтэй create гэсэн харагдаж байна. За энэ дээр дарна. За инхээр та ингээд пэйжээ эхлүүлэхэд бэлэн боллоо гэсэн үг гарч ирж байна. За энэ get starts гэдэг дээр дараад энэ хэсэг дээр та өөрийнхөө пэйжний үндсэн нэрийг оруулна. За сургалт гэж орууллаа гэхэд ингэж бичээд next товчлуурыг дараад дараагийн хэсэгт нь таны энэ пэйж чинь ямар сэдвийн пэйж вэ гэдэг сонголтоо категори оруулж өгнө гэсэн үг. За одоо жишээ нь та онлайн дэлгүүрч ажилладаг бол shop гэдэг ч юм уу эсвэл одоо энэ хөгжмийн юмтай холбоотой байх юм бол music гэж юм эрүүл мэнд гэх юм бол health гэд ингээд хамгийн дээд нь 3 категори сонгох боломжтой. За ингээд категориудаа оруулсан бол үргэлжлүүлээд create гэсэн товчлуурыг дарна. За дараагийн хуудасд нь general гэсэн хэсгээр та хуудасныхаа тухай дэлгэрэнгүй эсвэл нэг товчхон тойм оруулж өгнө. Тэр нь хаана харагдах вэ гэхээр таны пэйж хуудасны чинь үндсэн нэрний доор харагдах учраас бас хэтэрхий их дэлгэрэнгүй бас юм хэрэггүй. Ерөнхийдөө 3-5 хүүхдээ ч юм уу. Одоо сургалт гээд нийлэг гэхэд одоо энэ дээр нь онлайн сургалтын талаар ингээд бичээд оруулж өгөх нь байна. За дараагийн энэ вебсайт гэсэн хэсэгт хэрвээ та өөрт чинь ажилуулдаг вебсайт байдаг бол ингээд сайтынхаа нэрийг нь бичиж өгнө. За дараагийн мэйл хэсэгт та өөрийнхөө мэйл хаягийг оруулаад холбож өгөх нь байна. Phone number гэсэн хэсэг дээр та утасныхаа дугаарыг оруулна. За location гэсэн хэсэгт та өөрийнхөө хаягийг оруулна. За адрес хэсэг дээр нь байрныхаа дугаар, хаалганыхаа номерыг ч юм оруулаад city гэсэн хэсгээс та өөрийнхөө амьдардаг газрыг ингээд сэрчлээд өгөхөр чинь энэ чи гараад ирж байгаа. Тэгэхээр нь тэндээс нь сонгочихно. За zip code гэдэг нь байршил болгонд өөр байдаг. За жишээ нь Улаанбаатарт 11,000 байдаг бол Улаанбаатар дотроо ахаад наривчлалтайгаар Баянзүрхт дүүрэгт 13,000, Налайхт 12,600 гिचээтэйгээр ингээд янз байдаг. За та өөрийнхөө zip code-ыг хаанаас харах вэ гэхээр zip code cig.in гэсэн вебсайт руу ороод өөрийнхөө байршлыг оруулаад zip code авах боломжтой байдаг шүү. За сүүлийнх нь энэ horse гэсэн хэсэг дээр таны пэйж чинь одоо харилцагч хүлээж авах боломжтой нээлттэй байх хугацааг сонгож өгнө. За үргэлж нээлттэй гэх юм бол энэ always open гэж сонгоод хэрвээ та одоо өглөөнөөс орой одоо 5 цаг хүртэл ажилладаг энэ төр гэх юм бол та энэ дээр өдөр тутмын нэг цаг хаах цагийг тус бүрчлэн наривчлан тохиргоогоор оруулж өгнө гэсэн үг. За тэгээд дуун товчлуурыг дараад за үргэлжлүүлээд next гэсэн товчлуурыг дарна. За дараагийн хэсэгт нь та энэ дээр энэ зурагныхаа энэ профилийн хажууд харагдаж байгаа камерын хэсэг дээр дараад өөрийнхөө пэйж зурагны үндсэн зургийг сонгож болно. За дараагийн энэ камерны хэсэг дээр дарах юм бол та пэйжийнхээ арын зурагны хэсгийг сонгож өгнө. За энэ дээр бол зураг сонгохгүй байсан ч болно. Тэгтээ мэдээж хэрэг хүмүүст илүү хүртээмжтэй байлгахын тулд та зураг сонгож өгөөрэй. За дараа нь next гэсэн товчлуурыг дарна.
За энэ хэсгийг болохоор та пэйж хуудасаа нийсэн бол найзуудаа шууд урих боломжтой хэсэг гарч ирж байгаа. За invite гэсэн товчлуур дээр дарснаар таны найзуудын жагсаалт гарч ирнэ. Та хойд талд нь чагт тэмдэг дарахаар тэр найзыг урихад бэлэн болчихж байгаа юм. Тэгээд доор харагдаж байгаа send invites гэсэн хэсэг дээр дарснаар таны найз руу чинь миний энэ пэйж дээр лайк дараарай гэсэн хүсэлт мэдээлэлээр очиж байгаа гэсэн үг. За тэгээ үргэлжлүүлээд next хэсэг дээр дараад таны пэйж чинь таны өөрийн чинь энэ аккаунттай ингээд шууд автоматар ингээд холбогдох уу? Нөгөө мэдээлэл нь ирэх үү? Тэгээд та өөрийнхөө аккаунтаар орсон байгаа үед пэйж дээр чинь ямар нэгэн комент энтер бичигдлээ гэхэд танд мэдээлэл нь ирэх үү гэсэн хэсэг байгаа. Та энэ хэсгийг унтрааж болно, эсвэл асааж болно. За асаагаад дöön гэдэг товчлуур дээр дарснаар ингээд таны сургалт гэсэн ингээд одоо жишээлбэл ингээд нийсэн пэйж чинь ингээд үүслээ гэсэн үг. За наривчлсан дараагийн бусад тохиргоонуудыг нь дараагийн хичээл дээр илүү дэлгэрүүлэн үзье.